Сайн байцгаана уу? Агент ундрах байна. За өнөөдрийн ярилцах сэдв маань хүмүүс ихэвчлэн байр худалдаж авахдаа маш сайн судалгаа хийж зах зээл дээр байгаа одоо тухайн хотхондоо ч гэдэг юм уу те авч байгаа байршилтаа зарлагдж байгаа бүх заруудын өмнийг тухайн байрныхаа хийцлэл тэгээ амьдарч байгаа бүр хөршөө хүртэл одоо судалж агаад үл хөдлөх хөрөнгө авдаг. Гэтэл үл хөдлөх хөрөнгөө заруулж байгаа хүмүүс маань илүү зах зээлийн одоо судалгаа хийхгүйгээр зүгээр тойм байдлаар эсвэл сэтгэл хөдлөлтөд автаж одоо шийдвэр гаргалтуудыг хийдгээ. Тэгэхээр өнөөдөр ярих байгаа сэдв маань та арай байрал заруулахдаа судалгаа хийдэг юм биш үсттэй. Энэ сэдвийн тухай ярилцъя. За мэдээж саяны ярьсанчлан үн байршил давхар гэл одоо маш олон зүйлийг судалж үзэж ээж байраа авдаг. Гэхдээ зарахтаа болохоор илүү таамгаар энэ ханшнал зарагдчих байх. За манай энэ хөрш маань ингэж зарсан. За яаралтай мөнгө хэрэгтэй байгаа учраас ингэж зарчихъя гэж л боддог. За над дээр бол нэлээд олон ийм жишээнүүд байдаг. За надад санхүүгийн хувьд 160 сая төгрөг хэрэгтэй байна. За яг санхүүгийн хувьд би ийм асуудалд орчлоо. Тэдэнд өрүүлэх хэрэгтэй байна. Тэгээд энэ байрыг заръя гэж одоо орж ирдэг харилцагч нар бол нэлийн их байдаг. За тэгэхээр ер нь бол авах хүмүүс бол илүү алдахгүй ашигтай сонголт хийхэд бол маш сайн судалдаг. Зарах хүмүүс бол илүү яарах, сэтгэл хөдлөл дээр одоо уягдаж шийдвэр гаргалтууд гардаг. За тэгээд одоо сэтгэл хөдлөлийн шийдвэр гаргалтууд нь стресс дарамтууд байж болно. Яралтай одоо шийдвэр гаргах, эрүүл мэндийн асуудлууд байж болно. Эсвэл гадагшаа явах болсон ч гэдэг юм уу те. Нэлээд олон асуудлуудаас болоод зарах шийдвэрүүд гардаг. Тэгээ мэдээж одоо хамгийн том гаргадаг алдаа нь болохоор үнэ мэдрэмжэн дээрээ үндэслэж гаргадаг. За эд тавьцаал байх болоо да гэж гаргадаг гэсэн үг. Гэхдээ илүү одоо агентэд хандаад ч юм уу яг үл хөдлөлийн зах зээл дээр идэвхтэй ажиллаж байгаа хүмүүсээс тусламж авч үнэ тогтоодгүй гэсэн үг. Тэгэхээр зах зээлээр биш өөрийн хэрэгцээгээр гаргасан үнэ нь алдаатай байх үедээ тиймээс сэтгэл хөдлөлтөө захирагдаж гаргасан үнэ нь ямар эрсдэл төрдөг вэ тухай одоо ярьцгаая. За мэдээж бидний сэтгэл хөдлөлөөрөө за энэ байр маань за би нэг 150 саяд авсан юм 180 саяд 200 саяд зарах надад санхүүгийн хэрэгцээ байна гэд одоо ороод ирдэг. Гэтэл тэр хүний хүсэж байгаа үнэ нь ер нь бол зах зээл биш гэсэн үг. Таны 180 сая заруулъя гэж орж ирж байгаа нь зах зээлийн үнэ бол биш, зүгээр таамаг төдий л үнэ. Тэгэхээр бид нар агентууд бол илүү өгөгдөл дээр ажилладаг. Зах зээл дээр идэвхтэй байгаа зарууд дээр ажилладаг учраас үнэ одоо судлуулах нь хамгийн ихний алхам гэсэн үг. За буруу үн тавиад үл хөдлөхийн одоо зах зээл дээр одоо өөрийнхөө үн цэнтэй үл хөдлөхөө буруу үнээр байршуулах юм бол зар удаан одоо зах зээл дээр явагддаг. Хичнээн та яарад одоо тавьсан ч гэсэн үнэ бүр ингээ огцон буулгасан ч гэсэн яг бодит үн биш л болвол маш их уддаг. За тэгээд яг идэвхтэй үл хөдлөх хөрөнгө авахар хайж байгаа хүмүүс таны байрыг ингээ хараад итгэл нь буурдаг. Энэ одоо ямар нэгэн асуудалтай байна да. Яагаад ингээд огцон үнэ нь буураад байна да гэд тэ. Эсвэл бүр ингээд хитрхи өндрөөс зарлаад сүүлдээ зааш энэ үнэн л үгүй гэд хитрхи их буулгадаг. Тэгэхээр энэ бол хугацаа алдж байгаагийн нэг том эрсдэл юм. За мэдээж байр заах гэдэг бол зар оруулах. Тэгээ зар оруулаад шууд зарагчдаг бас биш ээ. Зах зээл дээр зөв байршуулах процесс явагддаг. За манай харилцагч нар ялангуяа чиний зар хаагаар яваад байгаа юм бэ? Харагдахгүй байна. Чи яг яаж зардаг вэ гэж асуултууд их асуудаг. Бид нар үл хөдлөлийн агентууд бол яадаг вэ гэхээр мэдээж үл хөдлөх, худалдан борлуулах хэдэн 100 ширхэг энэ зарын группүүд байна, пэйжүүд байна, үл хөдлөх хөрөнгийн платформуд буюу вебсайтууд байна. Доор хаяж 5 нэмэх одоо вебсайтуудад одоо бүртгэлтэй заруудаа байршуулдаг, сошиал группүүдээр явуулдаг, бүүстүүд хийдэг. Тэгээд мэдээж үнгүү гэл ингээд одоо олон арга хэрэгслүүдийг ашиглаж зараа байршуулдаг. Тэгэхээр байршуулна гэдэг нь болохоор зүгээр нэг удаа зар хийгээд орхих биш. Өдөрт ийм давтамжтай цагаар ингэж байнгын заруудаа дэвшлүүлж идэг энэ одоо процессыг хийлдэг.
Тэгэхээр одоо нөгөө өөрөө үйл хөдлөх хөрөнгөө зарж байгаа хэрэглэгчд маань яадаг вэ гэхээр нэг удаагийн зар оруулах эсвэл нэг хэд хоноол үнгүүгээ одоо онцгой өнгөө болгох одоо асуудлыг байр зарах гэж ойлгоод байдаг. Яг цаана нь бол маш том одоо системтэйгээр зорилттой хэрэглэгчдийн хинбэ, аль группт одоо энийг худалдаж авах хүмүүс байгаа вэ гэдэг тооцоо судалгаан дээр үндэслээд заруудаа ингээд сегментчилж явуулдаг. Түүнээс биш 500 сая төгрөгнөөс дээш үнийн дүнтэй үйл хөдлөх хөрөнгийг одоо ийм группүүдэд оруулаад нийт одоо ингээд хэдэн мянган гишүүнтэйгээд маш олон хүнтэй л бол зар оруулах нь зөв гэсэн үг бас биш. Тэгэхээр тэн дээр ажиллаж байгаа үйл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн нь хаана ямар зарыг хэдийн хугацаанд яаж оруулах вэ гэдэг ерөнхий нэг тийм юунууд байдаг. Төлөвлөлт прогнозууд байдаг. Тэгэхээр тэрэн дээр үндэслээд байраа заруулж байгаа хүмүүст бол мэргэжлийн үйлчлэл үзүүлдэг. Мөн зөв үнийг тогтооход нь илүү тусалдаг гэсэн үг. За тэгтэл бид нар байраа худалдаж авахдаа мэдээж маш их үн судалдаг, харьцуулалт хийдэг тий. Гэтэл яг байраа заруулж байгаа хүн өөрийнхөө одоо нөгөө надад тэдэнд өрөх хэрэгтэй байна. Тэгээд би ингээд амьдрахад маш юм тухтай, гоё байдаг гэх тий. Аюу гой үнцэнтэй гоё дурсамжууд бүтсэн байдаг тухайн байранда. Тэгэхээр нөгөө өөрт одоо магадгүй би энэ галтгойгоо ингээ хүсэж мөрөөдөж хийсэн гэдэг энэ нөгөө хувийн одоо энэ дурсамж эдгээрийгээ үнэлэх гээд байдаг. Тэгэхээр яг бодтой үнэлэх үнэлгээнүүд гаргадаг тийм одоо юу гэж байдаг. Үзүүлэлтүүд гэж байдаг. Тэгэхээр үзүүлэлтүүд дээрээ үндэслэгдээд тухайн байрны он, хийцлэл, тэгээд хичнээн блокоос бүрдэж байгаа сургууль цэцэрлэг, хороо, үйлчилгээнүүд нь ойрхон үгүй юу ч гэдэг юм уу те. Тэгээд тэдгээр дээр үндэслээд одоо үнэлгээнүүд нь гарнаа. Тэгэхээр та үйл хөдлөх хөрөнгөө хэрхэн яаж борлуулах, хэдээр зарах боломжтой, хэдийн хугацаанд зарах вэ гэдгийг мэдхийг хүсвэл над руу чат бичээрэй, залхаарай. Танд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд хизээд бэлэн байх болно. Үйл хөдлөхийн агент ундрах байлаа.